Мэдээллийн технологи шинжилх ухааны парк. Анх 1972 онд шинжилх ухаан техникийн улсын хорооны дэргэд шинжилх ухаан техникийн мэдээллийн төв нэртэйгээр байгуулагдсан. 1997 онд шинжилх ухаан технологийн мэдээллийн төв корпорац, 2002 онд мэдээллийн технологийн үндэсний парк болж Монгол улсад мэдээллийн технологийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шинэ өвөрмөц онцгой санаа бүхий бизнесийг өндөр үр ашигтай бизнес болгон хувиргах зорилгоор инкубатор төвүүдийг ажилуулах, шинжилх ухаан, технологийн мэдээллийн сан байгуулж, үйлчлэгээ үзүүлэх гэсэн үндсэн 3 зорилгыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн. 2002-оос 2003 онд бүгд найрамдах Солонгос улсын засгийн газартай хамтран мэдээллийн технологийн парк төслийг хэрэгжүүлж, Монголд анхны бизнес инкубаторыг байгуулж, мэдээллийн технологийн компаниудад бизнес эхлэх таатай орчин бүрдүүлэн орчин үеийн өндөр хурдны өргөн зөрвсөн сүлжээг байгуулж, сүлжээ серверийн өрөөг иж бүрэн тоноглон нэг зэрэг 20 компани бойжуулах хүчин чадалтай 1000 м2 талбай үхий инкубаторын орчинг бүрдүүлсэн. 2004-өөс 2008 онд Америкийн үндэсний бизнес инкубаторын нийгэмлэгийн гишүүн, 2006 онд мэдээлэл технологийн инженерийн шалгалтын албан ёсны шалгалтын төв болсон. 2012 онд Азийн шинжилх ухааны паркуудын холбооны албан ёсны гишүүн, 2013 онд Дэлхийн Технополисын холбооны гишүүн, 2018 онд Дэлхийн Технополисын холбооны Gold Angle-ийн гишүүн, 2015 онд ICDL буюу Азийн албан ёсны олон улсын шалгалтын төв, 2016 онд бүгд найрамдах Солонгос улсын мэдээллийн технологиг дэлгэрүүлэх институтын Top Seed шалгалт. Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2002-оос 2016 онуудад 107 компанийг бойжуулж, 12 компанийг бизнесийн салбарт гаргаж, оюуны өмчийн бирж болон Open Government төслүүдийг хэрэгжүүлээд байна. Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилчид та бүхэндээ мэдээллийн технологи харилцаа холбооны салбар өсч хөгжсөний 95 жилийн Монгол улсад үр холбооны үйлчилгээ нэвтэрсний 20 жилийн баярын мэндийг хүргье. 2003 оноос эдүгээ хүртэл бид 13 дахь жилдээ Монголын анхны бизнес инкубаторыг бид нар ажиллуулаа байж байна. Энэ хугацаанд биднэрт 220 гаруй аж ахуйн нэгжүүд биднэрт хүсэлтээ өгч 110 гаруй компанид инкубатораар өсгөн боожиж, үүнээс 50 гаруй компаниуд мэдээллийн технологийн зах зээл дээр үйл ажиллагаагаа амжилттай эрхлэн явж байна. Шилдэг төгсөгчдийг би нэршлээд бол таатай байна. Энэ дэр Interactive BI, Interactive, Singleton, Giganet, Bolorsoft, ECM, Starsoft гэх зэрэг компаниудыг нэрлэж болно. Нэгд бол бид нар 22 компаниг боожуулах хүчин чадалтай. 22 одоо ажлын байраар бид нар инкубаторын компаниудыг хангана гэсэн. 2.5 жилийн хугацаанд нэг компанид бид нар 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийдэг. 7 багц үйлчилгээтэй ажлын орчин, маркетинг, менежмент, програм хангамж, урамшуулал, сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээгээд нийт 7 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн гол үзүүлэлт бол ажлын байрны хөнгөлөлт байдаг. Ажлын байрны хөнгөлөлтийг бид нэр 90-ээс 30% хүртэл хөнгөлдөг. Эхний хагас жилд нь бид нэр 90%, 80%, 70%, 50%, 30% гэсэн шалгалтаагаар инкубаторын компаниудыг хөгжүүлдэг. Мэдээллийн технологийн шинжилх ухааны парк маань мэдлэг бүтээгч буюу судлаач инженерүүд, баялагийг бүтээгч буюу бизнес эхнийг холбох гүүр болон ажилладаг байгаа. За энэ гүүрэнд нэлээд чухал үүрэг гүйцэтгэж ажиллах төв маань харахгүй инновац технологи дамжуулах төв байдаг. Олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх дэмжих чиглэлээр олон ажлуудыг бас хийж хэрэгжүүлж ирж байгаа. Түүний нэг нь бол жишээлбэл манад нээлттэй лаборатори ажиллаж байна. Нээлттэй лабораторид маань embedded системийн лаборатори, компьютер вижний лаборатори, 3D принтерийн лаборатори зэрэг лабораториуд багтаж ажилладаг. Цаашид бусад их дээд сургууль эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд байрлаж байгаа нээлттэй лабораториудад тийм сүлжээг үүсгэж, сүлжээнд нэгдэх замаар илүү олон тоног төхөөрөмж багаж хэрэгслүүдэд бүтээлч, сэтгхүүтэй инженер, судлаач залуучууд хурц ажиллах боломжоор хангахаар чиглэж ажил хийж байгаа. Тэгээ ажлын байрнаас гадна бид нар өндөр хууль эрх зүй болон хүний нөөцийн ур чадрын зөвлөх үйлчилгээ, дээрээс нь сургалт семинарын үйлчилгээ, дээрээс нь бид нар оюуны өмчийг одоо үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн салбарын компаниуд маань оюуны өмчийн бүтээллийнхээ үйл ажиллагаанд нь хяналт хийж тэдний инновацлог бүтээгдэхүүнийг өөрийнх нь одоо өмчтэй болгох, тэднийг өөрсдийн өмчтэй болгох чиглэлээр нэлээдгүй ажил хийж явж байгаамаа. Ингээд бид нар 2003
2 оноос байгуулагдсан цагаас мэдээллийн технологийн үндэсний парк маань одоо идүүгээ бид нар шинжлэх ухааны парк боллоо. Энэ хугацаанд бид нар стартап компаниудыг 110 гаруй компанийг боожуулж заавал эргэх холбоо өсгөж инкубаторын төгсөгчийн холбоо гэж одоо ажилуулж байгаа одоо энэ шинэ компаниудтай тэдний туршлагыг судлуулж тэдгээрт хамтран хамтын ажиллагааг өрнүүлж явдаг. Нөгөө талаас шинийг санаачлагч энтерпренер бүтээл сэтгүүттэй залуучууд маань өөрийн бизнес санаагаа хөгжүүлж цаашид гарааны бизнес байгуулахад дэмжиж ажилладаг. За тухайлбал манай парк дээр технологийн гэр буюу тех гэр хамтран ажиллах нээлттэй орчин мөн тех гэр бизнесийн хурцсуур хөтөлбөрүүд хэрэгждэг байгаа. Ижил зорилготой зорилго нэгт залуучуудтайгаа танилцах, за салбарын мэрэгчсэн инженер техникийн болоод бизнесийн хөрөнгө оруулалтын мэрэгчлэлтүүднээс зөвлөгөө заавар тусламж авах, суралцах юм боломжийг бас олгодог ийм орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа. За мөн энтерпренер гарааны бизнесийг дэмжих экосистемийг бүрдүүлэх, хөгжүүлэх чиглэлд сүүлийн үед мэдээллийн технологийн шинжилгээ ухааны парк маань бас зорилттой ажиллаж байгаа. За үүний хүрээнд олон арга хэмжээнүүдийг бид зохион байгуулж явуулдаг. Бас бусад ижил төрлийн зорилготой хувийн болон төрийн бас байгууллагуудтай хамтран ажилладаг байгаа. Бид өндөр технологийн бизнесийг нутагшуулах, технологийн шинэ мэдлэгийг дамжуулах ба арилжаалах, энтерпренерийг дэмжих экосистемийг бий болгох замаар өндөр технологийн салбарын багтаамжийг нэмэгдүүлж, Монгол улсад мэдлэг цэвэрлсэн эдийн засгийг хөгжүүлэхийг зорино. Ийм ч учраас Монгол Улсын засгийн газараас их сургуулиудын судалгаа, боловсруулалтын ажлыг эрчимжүүлж, дэмжих зорилгоор одоогийн мэдээллийн технологийн үндэсний паркийн суурь баазыг шинжлэх ухааны паркын зориулалтаар өөрчлөн дотооддон технологи болон инновац суурилсан компаниудыг олноор нь бий болгох цогц орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм. Бид инкубаторын үйл ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр энэ жилээс эхлэн бид нар оюутан инкубаторыг анхлаад ажиллаж эхлэх гээд бид нар бэлтгэл ажиллагаагаа хангаж байна. Энэ оюутан инкубаторын гол зорилго нь юу вэ гэхээр инновац суурилсан технологиг хөгжүүлэх чиглэлийн оюутнуудыг өөрсдийнхээ мэдлэг шин санааг баялаг болох чиглэлд дэмжих тусалцаа үзүүлэх, ирээдүйн энтерпренерүүд болоход бид нар дэмжлэг үзүүлэх зорилготойгоор оюутан инкубаторыг ажиллуулж байгаа. Нөгөө талаар оюутан инкубатор маань 103 сард оюутнууд амралтаа болон чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдгэрийн өөрсдийнх нь бизнесийг магадгүй бид Монголын зах зээл цаашлаад дэлхийн зах зээл дээр хүрэх боломжийг бүрдүүлэх тэр зүг рүү бид нэр чиглүүлэхэд нь хандлага өгөн ажиллаж байна. Дараагийн нэг инкубатор бол бид нар виртуал инкубаторыг ажиллуулж байгаа. Аслагдсан аймагуудтай тэр болгон хөдөө орон нутгийн хүмүүс Монгол улсын одоо анхны бидний энэ бизнес инкубаторд ирж боожж амждаггүй. Тийм учраас бид нар алсагдсан хол аймаг эсвэл алсагдсан дүүрэгт байгаа бизнес эрхлэгчид тэр дундаа мэдээллийн технологийн чиглэлийн бизнес эрхлэгчдийг энэ виртуал инкубатороор боожуулж Монголын одоо мэдээллийн технологийн зах зээлд одоо хөгжүүлэн дэмжиж гаргаж ирэх зорилготойгоор байгуулагдсан. Эмэгтэй хүчүүд маань хүүхд гаргаад гэртээ суух эсвэл энэ чиглэлийн мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн одоо оюутнууд маань өөрхөн мэргэжлэр ажиллаж чаддгүй эсвэл өөр мэргэжлэр ажиллаж байгаа ийм олон тохиолдол тарсан олон хүмүүсийн чиглэлээр санал өгснөд байгаа эмэгтэйчүүдийн бизнес инкубаторыг одоо ажиллуулж эхлэгээд 2015 онд анхныхаа эмэгтэй бизнес инкубаторын эсэлтийг зарлж эдгээр бид нар 2 дахь удаага зарлаж 2 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол хүүхдүүдэд зориулсан Монгол контентын анхны одоо хүүхдэд зориулсан контентыг үйлдвэрлэж гарснараа онцлог байгаа маань. Эмэгтэй бизнес инкубаторын одоо марчийнхаа компани маань Монгол улсын одоо мэдээллийн технологийн салбарын 2016 оны анхны шилдэг бүтээл одоо номинацид нэрээ төвшүүлж шалгарсан байгаа. Мэдээллийн технологийн шинжилгээ ухааны парк нь технологи болон оюуны өмчөд суурилсан инновацийн үйл ажиллагаанд тулгуурлан бүс орон нутгийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн төрөлжлөлтийг бий болгохыг зориулж ажиллаж байна. Саяхнаас мэдээллийн технологийн шинжилгээ ухааны парк дээр Silicon House Pitch-тэй буюу найраг хийх урлагт суралцуулах зорилготой тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. За энэ маань нөгөө гарааны бизнесийг дэмждэг эко орчныг бүрдүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудын нэг байгаа. Тэгэхээр энд оролцогч залуучууд маань өөрийн бизнесийн санаа, шийдлээ богино хугацаанд зорилтод бүлэгт хэрхэн зөв оновчтой танилцуулах вэ гэдэг суралцах
ийм боломжоор хангаж байгаа юм тэмцээн байгаа. Тэгээд одоогоор 22 оролцогч pitch буюу найраг хийж оролцсноос 3 ялагч манай түрүүний хэлдэг технологийн гэр буюу үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах байранд урилгаар орж ажиллаж өөрийн бүтээл санаан дээр бас ажиллаж байгаа. Саяханаас бид нар зорилт салбарын инкубаторыг бид нар задлаад эхэлж байна. Өөрөөр хэлбэл инкубаторт байгаа мэдээллийн технологийн чиглэлийн компаниуд маань өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаас гадна эдгээр компаниудыг топ борлуулалттай Монголд танигдсан, дэлхийд танигдсан бүтээгдэхүүнтэй үйлчилгээтэй болгоход маркетинг маш чухал байдаг. Энэ чиглэлээр бид нар үйл ажиллагаа хөгжүүлэхэд бол маркетингийн чиглэлийн компаниудыг инкубатортай божуулж эдгээрийн үйл ажиллагааг бусад салбарын үйл ажиллагааг мэдээллийн технологийн салбарын инкубатортай холбох ажлыг эхлүүлээд явж байна. Бид нар эсэлтэд зарласан 2016 оны 5 сарын 23-наас 25-нд анхныхаа эсэлтийн бид нар зохион байгуулна. За манай судалгаа сургалт мэдээллийн төвөн бол үндсэн чиглэлийн өрөөнд ажиллаа явуулдаг. Мөн тэрнээ Захин Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бүх нийтийн мэдээлэл технологийн боловсролыг дэвшүүлэх зорилгоор сургалт болон судалгаа түүнийхээ хажуугаар бас байгууллагын үйл ажиллагаас орчин дэлгэрүүлэх, олон нийтийг мэдээлэлээр хангах, мэдээлэл технологийн инженерүүдтэй болон мэдээлэл технологийн салбарын ажилчдаа зориулаад энэ салбарт ажиллаж байгаа хүмүүстээ зориулаад анхан болон дунд агсан гэсэн 3 түвшний сургалтуудыг явуулж байгаа. Энэ сургалтууд маань сууснаар та мэдээллийн технологи шилжүүлэх паркийн маань үндсэн аль биесны сертификаттайгаар төгснө. Энэ Монголдо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За үүнийхээ дагуу бол манай сургалтууд маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжлийн болон гадаадд багш нартайгаар ингэж үйл ажиллагаагаа явуулж байна. За судалгааны хувьд бол бид нэр сүүлийн 1 жилийн хугацаанд бол маш олон янзын судалгаа явуулсан. За үүний гол үндсэн чиглэл маань бол байгууллагын хэмжээнд болон олон нийтэд хэрэгтэй гэсэн салбарын хүний нөөцийн судалгааг бол маш нарийн явуулж байгаа. 2006 оноос бид нар эдүгээ хүртэл бид нар 10 дахь жилдээ нийт бид нар мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг нийт 18 дахь удаа зохион байгууллаа. За нэгдүгээрт нь Японостой хамтран зохион байгуулсан мэдээллийн технологийн инженерийн шалгалт. Энэ шалгалт бол 3 шаттай. Нэгдүгээрт нь пассворд шалгалт. Пассворд шалгалтын үед бол мэдээллийн технологиг өөрийнхөө бизнес болоод ажил албандаа хэрэглэж байгаа бүх хүмүүст зориулсан шалгалт байдаг. Хоёрдугаарт нь суур шалгалт гэж байна. Энэ шалгалт нь болохоор мэдээллийн технологийн салбарт хэр зэрэг өөрөө ур чадвартай байна гэсэн шалгуур үзүүлэлттэй. Гуравдугаарт нь бол агсан төвсний шалгалт гэж байдаг. Агсан төвсний шалгалт маань мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийг удирдан чиглүүлэх чадвар бүхий юм хүмүүсээ өгдөг байгаа. За энэ мэдээллийн технологийн инженерийн шалгалтын гол онцлог гэх юм бол энэ шалгалтыг өгснөөрөө бид нар нэгдүгээрт нь Япон улсад бизнес хөнгөлөлтөй ач холбогдолтой болно. Хоёрдугаарт нь мэдээллийн технологийн салбарт өөрийнхөө ур чадварыг илэрхийлэх батламжтай болж байгаа гэсэн үг. Гуравдугаарт нь олон улсын тэр дундаа Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сертификатыг хүлээж авна. Гуравдугаарт нь ялангуяа агсан буюу шуур шалгалтыг өгсөн шалгуулагч маань хэрвээ энэ шалгалтанд тэнцэх юм бол мэдээллийн технологийн зөвлөх болон мэрэгсэн инженерийн болцлыг хангалаа гэж үздэг. Ингээд бид нийт бол Top Seed, ICGL мэдээллийн технологийн инженерийн шалгалт гэсэн 3 шалгалтыг зохион байгуулж байгаагаар бид нар бахархаж байна. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн чадвар нэлээд бэхжиж ирсэн. Үүнд бас манай паркийн оруулсан хувь нэмэр нэлээдгүй бий. Цаашд бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол инженеруудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, тэднийхээ тоог олон болгох чиглэсэн 100-аас 1000 нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр бас төлөвлөд байна. Бидний алсын хараа алсын зорилго бол мэдээллийн технологийн ололт амжилтыг Монгол улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах хэмжээнд хөгжүүлэх, за хүний нөөцийг бэхжүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд зорилттой ажиллах зэрэгт оршиж байна. За үүний үр дүнд бий болсон шинэ мэдлэг технологиуд эдийн засгийн эргэлтэнд орж инновац бий болно гэж итгэж байна. Бид эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуй нэгжүүд хамтран импортыг орлох болон экспортод чиглэсэн өндөр технологи, дэд үтцээр хангах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрэх, санхүүгийн олон талд их үүсвэр, өндөр ур чадвартай
мэргэшсэн хүний нөөц, үндэсний үйлдвэрлэлийн чадварыг нэмэгдүүлэх зорин ажиллаж байна. Шинжлэх ухааны паркт орчин үеийн мэдээллийн дэвшилтэд тулгуурлан судалгаа хийхэд Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутан эрдэмтэн судлаачид, залуу аюулснууд нэг дор төвлөрөх бөгөөд гадаад дотоодын бизнес эрхлэгчид хувийн хөвшилтэй нээлттэй нэгт хамтран ажиллаж бүтээгдэхүүн технологийн хөгжүүлэлтийг хийж брендинг бүтээхэд боломж өгдөнэ. Монгол Улсын их сургуулийн онлын шин мэдлэг судалгааны үр дүн, технологийн боловсруулалт, технологи дамжуулалт, шинжлэх ухааны технологийн их сургуулийн инженерийн тэргүүлэх чиглэлүүд болох мэдээллийн технологи, эрчим хүч, барилга, хүнд ба хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжүүлэлт, шин мэдлэг технологиудад нэгтгэж дэвшилтэт технологийн төвийг байгуулж байна. Мөн мэдээлэл робот техник ба микатроникс болон хүний тархи судлал хийгээд оюун ухаан, сэргээгт болон нисгэгчгүй нисэх аппарат, түнчлэн сансрын бичил хиймэл дагуулуудын нээлттэй лабораториудаа дэлхийн шилдэг хамтрагчдуудтай хамтрах гарцыг нээж өгөх юм. Өнөөдрийн мэдээллийн технологийн парк нь хөгжлийн дараагийн шатандаа гарч мэдээллийн технологи, шинжлэх ухааны парк болон өргөжих судалгаа, технологи, хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагаа, менежмент, бодлогын дэмжлэгээр баяжигдан Монгол Улсын мэдлэг суурилсан эдийн засагт шилжүүлэх эхлэлийг тавьж байна. Мэдээллийн технологи, шинжлэх ухааны парк